За сайн байна уу? 068 кодын эхтлэгөөний дадлага ерөнхий тайлан би Max Group-ийн хаалт ресурс гээд алтны уурхайд 4 сараас хойш хопст ажиллаад 5 сарын 29-ноос сайт руу уурх хариу явж ажилласан байгаа. Энэ хугацаанд болохоор MMD гэдэг хэдийн компаниас манай уурхай маань модуль 1 2 3 гэсэн ботлоор одоо ботлоор хийж байгаа. За энэ нь болохоор дээрээ 5 тонны гүүрэн гарантай. Тэгээд 3 ширхэг ийм нэг дээгөөгөө туулан дамжуургаар дамжсан. Тэгээд ийм ботлоород байгаа. Тэгээд одоогийн байдлаар модуль 1 нь бол баригдсан. Модуль 2 нь ийм зурган дээр харагдаж байна. Тэгээд миний яг ерөнхий өдөртөө хийдэг ажиллах юм бол одоо тухайн зургаа уншаад тэгээд зурган дээрээсээ үндэслээд зөв баригдж гинөө буруу баригдж гинөө тэгээд хизээ хугацаанд дуусах вэ гэдгийг би болохоор ингээд тайлгандаг. Өнөөдөр босоо элемент тэд угсарлаа, хэвтэй холбоос тэд угсарлаа гэдэг одоо тим ажил үтсэн энэ дээр өдөх яана гэдэг. Тэгээ ерөнхийдөө сүүлийн 3 хоног би нөгөө тэнцээ спорт зал барих гэж байгаа. Тэгээд спорт зал барихын тулд нөгөө зургийн компанитайгаа эхлээд скид зураг байгуулах гэдэг ямар ч гэсэн би захиралтайгаа 3 хоног сууж эвид дээр скетч зураг зурсан байгаа. Тэгээд том компани тэгээд хяналтын инженер болохоор ер нь бол надад туршлагууд нь бас би яг талбай дээр гарч байгаа шиг юм сурахгүй санагдаад би 6 сарын 7-нд ажилласаа гараад тэгээ 6 сарын 9-өөс эхлээд Дундгуй аймгийнхаа их газрын Эрдэнэс Construction гэдэг компанид ажилд орсон байгаа. За энэ хугацаанд болохоор манай компани бетоны үйлдэлтэй тэгээ 10 давхар аймагтаа одоо хоошо хотхон баригдана. А блок нь бол ашиглалтанд орсон. Б блок нь одоо Б блок маань болохоор 100 арай 10 давхар одоо баригдаж байгаа. Тэгээ манай компани маань аймагтаа бетоны үйлдэлтэй. Тэгээ бетон цутгах болгонд нь сорьц яаж авах вэ? Сорьцсон дээр юу гэж өчгөө. Тэгээд лаборатори руу хэд хоногийн дараа явуулах уу? Тэгээ сорьцоо хэрхэн хадгалах уу гэж үзэн. Дараа нь болохоор ямар нэгэн бетон зурмаг бэлтгэхдээ конусын суулт ямар байна вэ гэж энийг бол надаар үзүүлдэг. Талбай дээр болохоор би болохоор материалын зургаасаа материалын төврийг хэвлж аваад талбай дээр болохоор нөгөө позицаар нөгөө арамтуур тасдахын би өөрийнхөө даамалтайгаа хамт яваад ингэж материалын төврөө уншаад тэд ямар арамтуур тэгээд дээшээ гаргаад надаар нэг гэсэн дугаартай арамтуур чинь тэнд тучлалтынхаа тэнд орно энд орно гэдэг тиймэрхүү бүх зүйлүүдийг ер нь сурж байна. Тэгээд манай аймаг болохоор нөгөө нэг акт биччихээж өдөр болгон хийсэн ажлаа яагаад ийм ажил хийсэн гэдэг тэгжээж бетон цутгалтаас аймгийн барилгын газрын барилга хөгжлийн барилга хот байгуулалтын газар гэдэг тэр газраас ерөнхийдөө